Тэгээ таны итгэл хүртэл зүрхнээсээ байх хэрэгтэй. Түүнээс ш амьдралын бэрхшээл, амьдралын зовлон, амьдралын асуудал, амьдралын нөхцөл байдал, амьдралын болж байгаа зүйлүүдээр шалтгаалаад та бурханд итгэх хэрэггүй. Тийм учраас би өнөөдөр яг энэ газраас танд уриалж хэлмээр байна. Зүрхээр амьдрах цаг иржээ. Зүрхэндээ шийдвэр гаргаж сурцгаая. Юу ч тэр гэсэн үг. Зөвхөн зүгээр бурхны төлөө бурхан минь би таны төлөө гэж зүрхэнд бүтэн сөдрийн цуглааныг таслахгүй бай гэж шийдэх тухай би огт яриаггүй байна. Зүгээр л амьдралынхаа бүх зүйлийг зүрхээрээ шийдэлтэй. Бүхэл салбараа ажиллаж байгаа ажлаа сонгосон мэрэгчлээ, хань ээжлээ, үр хүүхдээ, улс үндэстнээ надад байгаа бүхэл зүйлсээ бүгдэрнгээд зүрхээрээ шийдэж, зүрхээрээ амьдарч, зүрхээрээ юмыг хардаг байцгаая. Тэгээ бурхан үнэхээр энэ зүйлийг дэмжих байх гэж бодож байна. Үнэхээр бурхан энэ зүйлийг дэмжээсэй гэж бодож байна. Бид нар энэ газар байр түрээслэхдээ бидэд 2 цагийн хугацаа өгсөн байдаг. Тэгээ бид нар 2 цагт юм багтах гэж оролддог. Гэхдээ бид нар 12 цагаас 12:30 хүртэл бид бэлтгэл ажил хийдэг. Харин энэ бэлтгэл ажил нэг арай өөр байж болно нэст. Бид нар заавал ч энэ бэлтгэл ажил хийж гин гэж өөрсдөө хойш нь тавьж бодмооргүй байна гэсэн үг. Тэгвэл учраас энэ цагийг бас үр бүтээлд өнгөрөөхийн тулд бид нар залбирал руу шийдэмгээр орохоор ер нь төлөвлөж байна. Хотын сүмийнхээ бүгдөө хамтдаа үнэхээр зүгээр л би танарт хэлдэг л дээ. Үс зүрхчийн шаналдгүй мөн энэ байгаа амьдралдаа байж байгаа зүйлстэй олж байгаа эд хөрөнгөндөө амьдарч байгаа хань ижилдээ үр хүүхдтэй байгаа бүхэл зүйлстэй зүрхчийн ингээд шаналдгүй мөн, шаналл үүсдэггүй мөн, шаналлаар амьдрдаггүй мөн гэж нэг тэгээд бидний шаналхаасаа л гэж бодож байна. Тэгээд тэгэх юм бол та бүх зүйл дээр үнэхээр нээлттэй байх болно гэсэн үг. Тэгэхээр бүгд хамтдаа цуглаан 5 минутаар үргэлжлэе юм уу? Магадгүй дараагийн хурал дээрээс дараагийн цуглаан хамгийн эрттэй гэхэд 12:20 гэхэд залбирал эхэлсэн байна. Тэгээд хамтдаа зүгээр залбирая. Бид нар заавалч юм хэрэгтэй учраас гуйдаг хүмүүс баймааргүй байна. Эсвэл надад нэг асуудал гарсан учраас одоо л эзний хүмүүс суухаас гэдэг хүмүүс ч баймааргүй байна. Эсвэл яг хуучин гэрээ шиг израилчууд ч гэдэг надад нэг зовлон бэрхшээл, надад нэг ямар нэг юм тулгарнгуут бурхан руу орилж яадаг, амлалтыг асууж яадаг. Энэ байдлыг бид нар халмаар байна гэсэн. Энэ миний амьдрал биш баймаар байна. Харин үргэлж бэлэн баймаар байна. Үргэлж түүний тал зогсож чаддаг баймаар байна. Тэгж учраас түүний хайж байгаа, түүний хийж байгаа зүйлүүдийг хамтдаа хармаар байна. Тэхийн тулд хамтдаа залбирмаар байна. Яг үндэ би танд хэлье. Таны толгой дэндүү том болжээ. Таны сэтгэл дэндүү хөөрч байна. Таны зүрх сэтгэл дэндүү нисэж байна. Хаана буугаач мэдэхгүй, юун дээр бууж байгаач мэдэхгүй байна. Юун дотор ингээд буучаад гоё байна гэж орилж байгаагаа ч мэдэхгүй амьдарч байна гэсэн. Энийг болио бүгдөө. Тэгээд толгой айгу том болцсон. Тэгээд мэдлэг маань айгу том болцсон. Тэгээд бүх зүйлийг бурхан заац. Тийштэй. Би аврагдсан. Та намайг аврын штэ гэж байгаа байхгүй. Би танд хэлье. Зөвхөн бурхан мэддэг зүйл. Та биш. Гэхдээ бурхан үгжсэн юм бол тэгтээ аврагдснаа чи мэдэх болно гэсэн. Тэгээ бидний хэд маань өөрийгөө аврагдсан гэдгийг мэддэг юм бэ. Хэд маань өнөөдөр яг тийм ээ би мөнхийн усад орно штэ. Би үхэл хаалга гიშгэхэд би ертөнцийг орхиол би мөнхийн усад орно штэ гэж хэд маань итгэж хэд маань яг ингэж амьдрдаг юм бэ. Амьдрдгүй юм бол одоо амьдрий. Үнэхээр амьдрмаар байна гэсэн. Та биш бол би бол амьдрмаар байна. Би хармаар байна. Би ус үзмээр байна. Яагаад гэвэл үнэхээр уудаж байна. Үнэхээр залхаж байна. Үнэхээр хэцүү байна. Үнэхээр хүнд байна. Үнэхээр юм болсгоонгүй биш байна. Та харчлаа гойцтой худлаа хурмаг таны хаалганыг чинь өдөр болгон цаг минут хүртэл шахаж шít. Гэлдэхгүй байгаа ч.
Тэгээ юунд дийлдэхгүй юм шиг авирлж шít. Тэгээд хотын сум оюун санааны шинжилт сургалтлаа орсон. Одоо дараагийн нэг зүйлөө гарах гэж байна. Би танд зүгээр л хэлээ та бодоорой. Дараагийн нэг зүйл юу вэ гэвэл сүм одоо төрөн гарах хэрэгтэй байна. Есүс Христийн бүтээсэн бий болгосон сүм төрөн гарах хэрэгтэй байна. Амен. Түүнээс миний сүм биш. Таны сүмч биш. Есүс Христ анханасаа тийм ээ би сүмийг байгуулна гэж хэлсэн. Тэг байгуулаасаа. Тэгэхээр бид тэрлээ ормоор байна. Түүнээс миний мэддэг сүм баймааргүй байна. Бас миний одоо ингээд сүм тийм шүү дээ. Сүм ийм байх ёстой шүү дээ. Сүм тийх ёстой шүү дээ. Сүм ингэх ёстой шүү дээ. Сүм яагаад ингэдэггүй юм? Гэдэг ярианууд яг одоо зайлуулах тулна гэсэн. Тэр үнэхээр амьдралаасаа сайхан зайлуулна. Миний бодлоос намайг тээдэг зүйлүүдээс хагц хэрэгтэй байна гэсэн. Тиймээс бид нар тунхаглах болно. Бид нар үнэхээр Бурхан та өөрийн сүмийг байгуулж, Бурхан та өөрийн гэсэн зүйлүүдийг миний амьдралд сайхан болохгүй байсан ч, миний амьдрал дээр юу ч өгөгдөөгүй байсан ч, би зүгээр л таны талд тантай амьдарч чадах тэр боломж надад нэгдээсэ гэдэг үейлүү та бид үнэхээр шилжих гэж байна. Тийм л учраас бид нарт штэ зүрхэндээ шийдсэн хүмүүс хэрэгтэй байна. Бисээ хуучин гэрэг дахиад харж байхад өргөлийн тухай бид нар маш олон удаа сургаалт номлодог. Манай сүм болуудыг айхтар таны карманыг хоослохгүй эсвэл таныг тарихгүй бол юу ч хураахгүй шүү гэл. Тэгэл нэг та нэг тарьдаг хүн болоод амьдэрдэг сүм бол биш. Би тань ухамсарт найддаг. Харин одоо би танд хэлээ та зүрхэндээ шийдвэр гаргаад өргөдөг нэгэн баймаар байна гэсэн. Тэгвэл хуучин гэрээнд Бурхан өөрийнхөө хүмүүсээс гэж байгаа шүү дээ. Израильчуудаас өргөл авахын тулд юу гэсэн бэ гэвэл Бурхан ингээгүү байгаа Мосед та цаадуулаас өргөл ав. Хүмүүс тушааж хэл, өргөлөө өрг гэж хэл гэж хэлээгүй. Юу ч хийсэн бэ гэвэл зүрхэндээ шийдсэн нэгнүүд нь өргөлд оролцох гэсэн байхгүй. Надад үнэхээр таалагдсан. Зүрхэндээ шийдсэн нэгнүүд. Тэгээ тэр хүмүүсийн үргэлжлийг аваарай гэж яахгүй Мосед бүр. Түүнээс зүгээр л албатай энийг авчирлаа шүү. Энэ 11 шүү. Энийг аваарай гэж байгаа хүнээс битгий аваарай гэж Мосед хэлсэн баг. Тэр цагаас эхлээл Бурхан зүрхийг үнэхээр мэддэг нэгэн штэ. Бид нар л өөрсдөө Бурхан миний зүрхийг мэддэг итгэдэг болохоос биш. Би бас сандарч байна. Би яагаад сандраад байгааг мэдэхгүй байна. Гэтэ би сандарч байна. Миний зүрх амар догдолж байна. Миний зүрх үнэхээр юу байна? Ийм чичирж байна. Яагаад байгааг нь мэдэхгүй байгаа ч гэсэн. Тэгэхээр нэг зөвхөн нэг өөр нэг бидний амьдралд Бурхан өөр нэг шин зүйлийг хийх гэж байгаа юм байхтаа л би бодож байна. Тэгээ би бас хүлээмээр байна. Нэг хийгээсэй л гэж бас их хүсэж байна. Их хүн бол үнэхээр дэлхийн сүнлөө, ус үндэстнүүд сүнлөө шүү дээ. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэн амьдрал нь үргэлжил уруудж байна. Шөрөн зогсдог хүч чадал хэрэгтэй байна. Тэрний нэг нь уулын таа штэ. Тэгээ танд маш олон зүйлүүд хэлж өгсөн. Эсэргүүцээ зогсдог юм а гэж. Гэтэл нөгөө эсэргүүцээ зогсох хэвээр нэг маань хаан зогсоод юу хийгээд байна? Тэг эсэргүүцгээр хэнийг эсэргүүцдэг гэж дараг захирлынхаа эсрэг. Захирал мөнгө өгөхгүй байна. Цалин асаад байна. Тэгээд байна. Ингээд байна. Эсэргүүцэж байгаа юм өрдөөл тэр. Өрдөөл хүмүүстэй хийдэг тулаа. Өрдөөл хүмүүсийн эсрэг зогсдог зүйл. Хүмүүс биенийхээ эсрэг зогсдог, буруутгадаг, гомдолдог зүйлүүд. Үүнийг Бурхан халаасаа гэж хүсэж байна.
санал нэгтэй бол та сүмийнхаа залбиралд, сүмийнхаа нөхөрлөлд Бурхны таны дуудсан газар болгонд бэлэн байх гэж зүрхэндээ шийдэж загирсан шүү. Хатуу биш ч гэсэн үнэн өгөөд энэ газар яригдах болно гэсэн. Бид нар өөрсдөө тэгж боддог. Ааст манаас бол үний юм ярьдаг шүү дээ. Чи үнэнгээр амьдрдаг юм уу? Би тэрээс асуумаар. Зөв үнэнг мэддэг юм уу? Тэгээ бусдаас үнэнг хайдаг юм уу? Би бол үнэнг сонсдог. Энэ үнэнг амьдрахгүй байна гэж боддог нэг юм уу? Яа. Тийм бол толгойгоо зөхиод ингээд зогсоод тэднийг авч хийчихэд цэвэрлүүлчихэд дараагийн цаг дээр ирмээр байна гэсэн үг. Сони би энэ зүйл ярмааргүй байсан. Гэхдээ энэ хэлэгдээд тах юм. За би Еврей номын 12 дугаар бүлгийг бид мэднэ. Маш олон их номлодог 12 дугаар бүлэг агуу номлол, итгэлийн тухай номлодог номлол. Бид тэгтээ итгэлийн номлолын л сонсох дуртай. Яагаад гэвэл гой санагдаад идэх. Тэгээд тэр агуу хүмүүс Бурхны төлөө өөрийгөө зориулсан хүмүүс тэгэхээр би тэнд нэг зүйлийг урамшуулъя гэсэн. Тэр хүмүүсийн итгэжсэн итгэл зориулт нь та төрөн гарсан шүү. Харин та мэддэг юм үгүй юу? Тэр хүмүүс тэр цагт өөрийнхөө итгэл үнэмшлийг нийнхаа төлөө аслангуудад идүүлж өөрсдөө амьдралуудыг зөвхөн Бурханд амьдралаа зориулж өгч чадсан. Тэгэхээр Бурхны тал зохиж чадсан тэр нэгэн хүмүүсийн улмаас өнөөдөр та аврагдаж та Бурханд итгэсэн юм аа. Түнс тэр хүмүүсийн итгэлийн тухай биш. Бид тэр хүмүүсийн итгэлүүдийн агуу зүйлүүдийг ярих гэдэг гэсэн. Харин би өнөөдөр Бурхны өөрийнх нь хийх гэж байгаа ажлуудыг энэ 12 дугаар бүлэг дээр яг тэгж байгаа байхгүй зохиолч өөрөө. Яг итгэлийн тухай яриад, итгэлээр хүмүүс хэрхэн яасныг яриад дуусаад төгсгөлд нь нэг зүйл байна. Энийг өнөөдөр яг энэ газар тунхаглаж, өнөөдөр би яг энэ зүйлсийн төлөө өөрсдөө амьдралыг бэлэн байлгаар байна. Бэлэн зогсдог нэгнүүд баймаар байна гэсэн. Бүр соргох сэргэмжтэй баймаар байна. Бүр алхаж байгаагаа хүртэл би өөр ингээд нэг алхачаад өөрийгөө алхах хэрэгж хараад сасаад дараагийн алхлыг хиймээр. Тэгээс босон болоогүй алхаж байгаагаа алхаж гинэ гэж алхаад баймааргүй байна. Бүр нэг алхачаад эргэж хараад алхаагаа засаад дараагийн алхаа хиймээр. Буруу байвал засмаар байна. Биш байвал өөрчлөмөр байна. Тэгэхгүй бид нар болж ийн алхаж ийн л гэдэг, уршилж ийн л гэдэг. Тэгэл идэг. Хохирол нь ямар их гэж та бид нар бодож байна. За, Еврей номын 12 дугаар бүлэг 25-аас хамтдаа би уншаад тэгээд хамтдаа цаашаа явах болно. Энд ингэсэн байна. Айлдагч хэрэгсэхгүй байхаас та нар сэрэмжил гэж хэлсэн байна. Энд байна шүү дээ. Бүр хэлэх юм бол Бурхны хэлсэн зүйлсийг хэрэгсэхгүй байх та нар хинбэ гэж сануулсан зүйл явж байгаа юм. Бид нар энэ хизээж юусо боддгоо гэсэн. Хин зайлцсан мэдхгүй гэж явж байгаа. Үгүй ээ. Цаг ирсэн шүү. Бурхан үгээ хэлсэн бол тэр гүйцэтгүүлэх болно гэсэн. Бурханы үг яригдсан юм бол тэр бидний амьдралыг гүйцэх болно гэсэн. Тэр хийсэн юм бол тэр өөрийнхөө хийсэнд тэр зүйлсийг хийж дуусгах болно гэсэн. Түүний зогсоох юу ч байхгүй. Тэр түүнийг эсэргүүцгийн нэгэнч энэ ертөнцийн дээр байхгүй. Яа би түүнд итгэдэг юм бэ? Байх юм шиг яагаад авирлдаг юм бэ? Байх юм шиг яагаад боддөг юм бэ? Байх юм шиг яагаад бид нар энэ зүйлсийн эсрэг зогсох гэж оролддог юм бэ? Учир нь хэрв газар дээр тэдэнд сануулсан түүнийг тэд үл хэрэгсэд зугаачл цаагүй бол тэг тусмаа Тэнгэрээ санаачсан түүнээс бид нүрээ буурал зугатаач чадна гэж өгсөн.
Яг дараагаар нь өгүүлбэр нь явж байгаа. Тийм учраас газар дээр сануулад хилж байгаа тэр зүйлс чинь үл тоож үлдэх юм бол хинээс гэж байгаа байхгүй. Түүнээс бид нүрээ буруулж чадах юм уу? Бид нэрэл нүрээ буруулж чадах юм уу? Таны бодол эзэмдээсэ гэж бодчих. Нэрээ би нүрээ буруулж чадах юм бол Тэнгэрээ санаачлагч түүнээс магадгүй өөр очил зөндөө гой байгаа. Би бол тэгж бодмоор байна гэсэн. Би бол баярлдаг. Библи үнэхээр Монголд орчуулагдсан. Буруу зөв байсан ч хамаагүй. Яагаад гэвэл сүнсээр бичигдсэн зүйл. Илүү байвал илүү дараагийн хаанчлалын орчуулагч нар угаасаа төрж гараад дараагийн зүйлийг хийх хугацаа. Түүнээс бид нүур бууруулан зогтож чадна гэж өгсөн. Цааш нь. Тэгэхэд түүний дуу хоол дэлхийг дөргөн ганхуулсан гэж. Бурхны дуу хоол дэлхийд цуурайтж байна. Түүний дуу хоолойг цуурайтуулдаг нэгэн бол та бид хоёр. Тэгсэн чинь та тэрийн дуу хоол гэр дотор байгаа хүмүүсээс дээгүүр гарч чадхааргүй байна. Яагаад үүндээ бид боддгүй юм бэ? Яагаад бид хүнтэй миний хүн наадгаа хийгээ болоо гэд хэлчихэ тэр хийж чадахгүй. Яагаад болдгүй юм болаа? Тэгээ та үүний төлөө юу хийсэн бэ? Үлдсэн үү, цангасан уу? Та бүр энэний төлөө тэмцсэн үү? Яасан уу? Ганц хийж байгаа зүйл нь юу гэж бүцэдэр сургалтанд нь явж өгч байгаа. Тийм учраас Бурхан дэлхийд даяар одоо өөрийн зүйлсийг тунхаглаж байна. Тэр идэвгүй харин тэр идэвгүй тэр би дахиж нэг удаа зөвхөн дэлхийг бос Тэнгэрийг ч мөн сэгсэрнэ гэж амласан. Амен. Бурхан орж иж миний амьдралыг сэгсэрэг болтугай. Би тэнд хэлье. Бүү хүмүүс тэгдэг. Ингээд би паста би хайгаад байна. Яасан бэ? Үлдчихгүй ингээ сэгсрэгдэд үлдчихгүй бол яана би айж байна гэж. Би тэнд хэлье. Таны хэрэггүй зүйлийг сэгсэрж байгаа болохоос хэрэгтэй зүйл чинь үлдэх болно. Айгаад ивэл та хэрэггүй зүйлдөө явуулж байна гэсэн үг. Яг л та тэрнтэй зуралцаад өгчих гээд байгаа байхгүй. Бити тэгэлдээ тавьж явуул. Одоо байна штэ. Одоо муу ерөнсөнс хүн дээр ирээд за би муу ерөнсөнс байна. Би сатан байна. Би ч ингэдэг цаг дууссан. Тэр үнэхээр өөрийнхөө нуурыг, өөрийнхөө хомсыг, өөрийнхөө байгаа байдлыг үнэхээр нууж чаддаг болсон. Тэр бүр хинтж танигдгааргүй болсон. Тийм учраас бид таньдаг сүнс хэрэгтэй байна. Тийм л би сүнслэгээр амьдрмаар байна. Тэгээд тэр сэгсэр нь тэр бүх дэлхийг ч бас яагаад сэгсрэх гээд байгаа юм? Юуг сэгсрэх гээд байгаа юм? Тэгээд давхар сэгсэгдэж хаягдах гээд байна уу? Тэгвэл та өөрийнхөө барьж байгаа зүйлээ юунаас барьж байгаагаа мэдлээ. Тэгээд барьж байгаа зүйл чинь хэрэг найдваргүй бол 50 зөв зүйлээсээ бариач. Тэгвэл тэрнтэйгээ сэгсэгдэж хаягдвал таны хох. Энэ тоглоом биш. Энэ бурхан үгээ хэлж байна. Энэ бурханы айлтсан зүйлсийг энд сануулж байгаа. Энэ бурханы томлогдсон хүн үг хэлж байна. Энэ зүгээр тоглоом биш. Энэ зүгээр л нэг тиймтэй бидэнтэй найлахадаа тоглодог өгүүлбэр ч огт биш гэсэн үг. Хорнолоо дээр дахиад нэг удаа гэдэг нь үл гангахдаг юмс нь үлдэхийн тулд бүтээгдсэн. Гангуулагдах юмс нь зайлуулагдахыг хэлж байгаа юм аа гэж. Санжганж байгаа хаягдах ёстой зүйл нь санжганж байгаа таягдах тухай ярьж байна гэсэн.
Тэгдэг үстэй юм сэгсрээд ахаар зэрэг тэгдэг үстэй. Эсвэл төмөрч хугалах гээд ингээд хөдөлгөөд ахаар зэрэг хугарчдаг үстэй. Тэгээ санжигнж байгаа юм чинь ингээд санжигнж байгаад хаягдах гэж байгаа байхгүй юу? Тийм учраас санжигнж байгаа юм чинь хэрэггүй зүйл чинь. Тийм учраас өөрийнхөө амьдрал дээр байгаа хэрэггүй зүйлүүдийг хаяасаа гэж энэ өглөө энэ цагт бид нар Бурхан руу хаандан залбирах хэрэгтэй байна. Түүнээс намайг миний төлөө Бурхан өөрийнхөө юм чиний төлөө хийцэн шүү дээ. Тэг хийцэн юм дахиад тэг миний төлөө тэр миний гэм нүглийг устгаад намайг аврахаас илүү агуу зүйл гэж юу байх юм бэ? Бидний бодол санаа өөрчлөгдөх ёстой. Тиймээс бид үл ганхах хаанчлыг хүлээн авсан тул талархал илэрхийлцгаая. Аамен. Айцгүй амьдрах цаг ирж штэ энд чинь. Бид чи үл ганхах хаанчлыг хүлээн авсан штэ. Тийштэй. Үл ганхах хаанчлыг хүлээн авчаад ямар юмда бид тэгдэг байна. Тийм учраас талархцгаая. Үүгээр хүндлэл айдас бүхний тааламж үйлчлэлийг Бурханд өргөх цаг ирсэн гэсэн үг. Бүгд хамтдаа суралцъя. Үнэхээр байна шүү дээ. Хүндлэх ёстой юмнаас хүндлэж айх ёстой зүйлээсээ аймаар байна. Бид одоо ерөөсөө айх юмаа мэдгээ байц. Юунаас айхаач мэдгээ байц. Тийм учраас Бурхан минь айх зүйлийг надад нээж өгөөч гэж хамтдаа залбирах гэж байгаа юм аа. Тийм учраас би юу хүндлэх ёстой юм? Миний амьдрал юу үнцэнтэй юм? Юу чухал юм? Юу нь хэрэггүй юм бэ? Бидэнд үнэхээр нээж өгөөсэй. Энэ өгүүлбэр дээр бичигдэх олон зүйлүүд бидний амьдралд ойлгомжтой байгаас. Бид нар зүгээр л Бурханы өмнө нэг олон үг авах гэж оролддог бол та би юу хүндлэж юунаас айх юм бэ гэж. Бид нар хүнээс айгаад хүнээс айгаад хүнд юу ч хэлж чадахгүй л яваад байгаа ш. Хүнээс айгаад хүн таалагдах гэж амьдарч байгаа. Үргэлж бүхэл цагуудын туршид би хэн нэгэн таалагдаж хэн нэгэн намайг таалж ийсэн хэн нэгэн намайг муугээ мэдчихгүй буруугаа мэдчихгүй тэгчихгүй ингэчихгүй бид ямар хайц зэрэгэлзэн дотор амьдардаг вэ? Ямар ч хэрэгчлээ байхгүй. Бүхэл зүйлс төр бүхэл цагуудын туршид гэсэн. Тийм учраас Бурханд бүх зүйлийг өргөж чаддаг баймаар. Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн шүү гэж хэлчихсэн. Аамен. Гой өгүүлбэр. Тэ? Яагаад гэвэл бидний Бурхан чинь шатаагч гал штэ. Мэтгэд аягүй амарх. Харин юм шатаагдана гэдэг нь аягүй чухал байна. Бид нар юу шатаагдахаа мэдэхгүй байж амьдарч чад болохгүй гэсэн үг. Би болон зүгээр л энэ ишлэлийг уншаад залбирах хэрэгтэй байсан. Би зүгээр л энэ өгүүлбэрүүдийг зүгээр л уншаад зүгээр л яг өнөөдөр яг энэ газарт үнэхээр айлдагч хийж байгаа зүйлсүүдийг анхааралгүй өнгөрөж амьдрмааргүй байна гэж түүний өмнө залбирах цаг хэрэгтэй байна. Үнэхээр бидэнд тайлбарлал ирээсэ. Үнэхээр бидэнд энэ зүйл улам илүү тохиолдосоо гэж бодож байна. За магтаалыг өргөе бүгд хамтдаа босъё. Бид нар үнэхээр шийдэмгий дуу хоолойтой болох цаг ирсэн. Айдсын дуу хоолой бидэнд хэрэггүй. Яагаад гэвэл Бурхан бидэнд айдсын сүнсийг өгөөгүй. Бид нар Христийн оюун ухааныг ярьж байгаа. Христийн оюун ухааныг ярьж байгаа. Өнөөдөр үргэлжлүүлээд ярина. Гэхдээ бидний урд нь хизээж харж байгаагүй. Ер нь цаашдаач тэгж харахгүй. Түүний алдарт чуулганы тухай би ярмаар байна. Би түрүүн багийг ярихад үнэхээр гайхсан. Тэгэл би өнөөдөр юуны тухай ярих гэж байгаагаа ерөөсөө багид хэлээгүй байсан. Тэгээд бачааргал түрүү ярихад за. Үнэхээр яг л сүмийн тухай ярина гэдэг бол үнэхээр хэцүүлтэй. Амархан биш. Гэхдээ бид нар одоо хэцүү юмуудыг тойрж яваад амархнуудыг мүлжсээр итэл одоо бүр хамаг хэцүү нүлтцэн байж идэг. Бүх амархнуудыг мүлжээ дууссан байж идэг.
байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр эхлээд цөмөрөө. Матай номын алдарт 16. Матай 16. Өнөөдөр би үнэхээр надад бас маш сайхан сюрприз барьлаа. Заяа маань Канадын Калгаригаас ирсэн байгаа. Бидний бүгдийг таньна. Биднийг ичнээ сонсдог. Тэгээ өнөөдөр орж ирэхэд би чинь зүүдэл тийштэй үгүй манайхаа алга тач машин чи та нар амар зочломтгой биш юм бэ? Айгу аимхаа тэгээ яана гэсэн маягтай. Алга ташгастай тэгээ үнэхээр заяагаа харсандаа маш их баяртай. Заяа маань найзтайгаа ирсэн байгаа. Тэгээ би үргэлж одоо боддог байсан. Нэг л өдөр би энэ одоо гайхалтай эмэгтэйтэй тэрвэрлдээ дуулсан дагч тэр өдөр өнөөдөр идэх шүүгөр санаанд ерөөсөө орсонгүй. Гэхдээ бидний өдрүүд санаанд оромгүй зүйлсээр дүүрэн байх болно. Нэг удаа би Библи уншижсэн чи тэнд хэлжсэн. Би тэгэл уншижсэн л да. Тэгсэн чи бурхан хөөе энэ яг чамд зориулаад хэлж байгаа юм чи дахиад нэг уншаадах таа гэв. Тэгэд тэн дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр Паулийн загтал. Та биднийг өөрийнхөө тасархай том төлөвлөгөө рүү одоо төсөл рүү биднийг зүгээр энэ яачдаг бол энэ болтаа цугтаачдаг бол энэ чаддаг болов гих сэтгэлгүйгээр өгөөмрөөр оруулсан. Тийм учраас бид нар тулгарж байгаа бяцхан бэрхшээлүүдээс болоод бид нар хаяа зугтах ёстой юм. Үгүй би хаяж зугтахгүй. Яагаад гэвэл ирж яваа алдар, ирж яваа гайхалтай ирээдүй, энэ үндэсний ирээдүй, та бидний амьдралын ирээдүйнд эргээд өнөөдрийн тулгарж байгаа асуудлууд бол Паул тэгж хэлсэн маш жижигхэн төмснүүд юм аа гэж. Би тэрийг уншаа бүр ганцаараа баах инээсэн. Тэгэхээр надад тэр орчуулга таалагддаг гэсэн үг. За, Матай 16. Матай 16 дахь бүлэг дээр Есүс Христ өдөр тутмынхаа үйлчлэлийг хийгээд явж исэн. Яг та хоёр шиг биднээс ялгаатай нь гэвэл машин байгаагүй, ямар ч технологи байгаагүй явган явдаг байсан үе. За, ингээд явж итэл Есүс Цэзар Филиппийн нутагт ирсэн байгаа. Тэгээд Цэзар Филиппийн нутаг бол яагаад ч юм тэнд маш онцгой зүйлсүүд илчлэгддэг байсан. Бас их сонин тийм сүнслэг уур амьсгал тэнд байдаг байсан байна л да. Тэгээ яг Цэзар Филиппийн нутагт ирэхэд Есүс шав нараасаа аягүй сонирхолтой зүйл асуусан. Үгүй сонирхолтой гэж хэлмээргүй байна. Гинтийн асуулт. Хүмүүс намайг хэн гэж ярьж байна? Хүний хүү хэн гэж хэлж байна гэж асуусан. Асуулт бол үнэхээр огцон байсан, гинтийн байсан. Тэгтээ дагалдагч нар хариулсан. Зарим нь таныг баптизм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Илия гэдэг. Харин зарим нь Иремья эсвэл өөр иш үзүүлэгчдийн нэг баха гэж ярьдаг гэхэд Есүс хэлсэн. Тэгвэл та нар намайг хэн гэж бодож байна гэсэн. Симон Петр түүнд хэлсэн. Энэ бол Симон Петрийн анх удаага авж байгаа бүхий л амьдралын туршид Симон Петрийг авч явсан. Хизээч унгаагаагүй. Тэр илчлэлтийг Симон Петринд хэлдэг. Та бол Христ амьд бурхны хүү юм а гэж. Энд чи ариун сүнс ирээгүй байсан үү шүү манайхаа. Ариун сүнс ирээгүй байсан. Тэгээд Есүс түүнд хэлсэн. Бариона Симона чи ерөөлтэй ёо. Учир нь үүнийг чамд мах цус биш, хүн биш гэсэн үг. Харин Тэнгэр дэх миний эцэг илчилсэн юм а. Бурхан илчилсэн байж тээ ариун сүнс ирээгүй байхад л хүний дотор ороогүй байхад маш хүчтэй ажиллаж исэн гэсэн үг. Чамд илчилчихжээ. Би чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр би өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлж чадхааргүй тийм хүчтэй одоо байх юм а. Анх удаага Есүс энд сүмийн тухай ярьсан. За тэгвэл яг энэ үед ярьж байхад түүний дагалдагч нар хэн байсан бэ гэхээр ер нь бол их л жоохон бүтэл муутай л хүмүүс байсан. Нөгөө л хоорондоо маргалддаг, нөгөө л атаа жөтөө, баруун гарт нь би баймаар, зүүн гарт нь тэгвэл би цээжийн дэрлэмээр те. Би дандаа хажууд нь ямар, би яг нарийн бичгэн наймаар байна, би бүдүүн бичгэн наймаар байна гэл. Бүгдээрээ л нэг тийм одоо та нар тийм хандлагуудыг аягүй сайн таних шүү дээ. Бид нарт бас сухалцдаг тийм ээ. Заримдаа гитэрчдэг л болохоос ш. Нэг тийм хүмүүст хандаад Есүс аягүй хариуцлагатай юм ярьсан.
Би яг ийм илчлэлт авсан эцэг өөрөө намайг хинбэ гэдгийг илэрхийлж өгсөн хүмүүсийн илчлэлт дээр би сүмээ барих болно. Би өөрийнхөө сүмийг өөрөө барина. Бид нар энэ үгийг бид нар зөндөө сонсдог. Тэгэхээр би энэ тухай ярмаар байна гэсэн. Есүс Христ өөрөө сүмээ барина гэж яг юу гэсэн үг юм бэ? Одоо мэдхгүй бид нар ч одоо Есүс бид нар өөрсдөө бариад яваад байгаа. Гэхдээ бид нар өөрсдөө бариад яваад байгаа гэж хэлэхгүй. Гэхдээ би хотын сүмийг бурхан барьж байгаа гэдэгт итгэдэг. Зүгээр би нийлэнх үедээ Монголд байгаа Христийн биеийг ярьж байна. Тэр дэлхийн бусад улс орныхыг яриха болий. Бид нар Есүс Христ сүмээ барьж байгаа гингүүт аамен тийм ээ Есүс Христ сүмээ барьж байгаа гэсэн мөртлөө бараг л Есүс л ганцаараа гайхна. Тийм үү би бариад байгаа юм уу? Ямар ч та нар өөрсдөө бариад байгаа биз дээ. Яагаад тэгээд миний нэрийг оролцуулаад байгаа юм бэ? Би барьмаар байна. Угаасаа яагаад гэвэл сүм гэдэг одоо байгууламж байна штэ. Байгууллага биш энэ чи байгууламж. Зөвхөн бурхан өөрөө л босгон байгуулж чаддаг ийм л нэг тийм онцгой газар байгаа юм. Өөр энийг хинч одоо хийж чадахгүй. Гэхдээ бүр амар чадаад байгаа. Гэхдээ тэр чадаад байгаа чинь Есүс Христийн бариад байгаа нь биш. Тийм л учраас Есүс Христ сүмээ барихтаа яардгүй. Есүс Христ сүмээ барихтаа бүр үнэхээр нухацтайа үзэж тардаг. Тэгэхээр цөмөр энийг өнөөдөр Христийн оюун ухаан юу гэж бидэнд хэлж байна? Паул юу гэж бичсэн? Тэр талаас нь харъя. Тэгээ Есүс өөрөө энд маш тодорхой хэлсэн. Би яг ийм илчлэлт авсан хүмүүс дээр энэ хүмүүсийн авсан илчлэлтийг бариад би сүмээ барих болно. Тэр сүм нь Есүс Христ гэдэг хадан суурин дээрээ баригдах болно. Тэгэхээр магадгүй бид нар сүм гэж яг юу биш юм бэ гэдгээс эхэлж ярих хэрэгтэй байна. Тэгээ ер нь бол маш том одоо зүйл л дээ. Одоо энийг ингээл одоо сууснаа за би одоо ингээд энэ талаар номлоно гэж одоо би бол чадахгүй. Яагаад гэвэл эн чинь мэрэгжилт нь би биш байхгүй. Энэ сүм ингээд одоо явж исэн ал Бачараас удаа гэдэг хоёр хүн ингээд хийцгүүрэл ингээд байл хүш хоёул зүгээр сухаар нэг сүм байгуулъя гэж гарч ирээгүй юусэн. Та нар эхнээсээ явж исэн хүмүүс маш сайн мэднэ. Яаж ингэж яг хүүхэд төрж байгаа юм шиг энэ сүм өвдөлтөн дундаас төрөн мэндэлж байсныг яг хажууд байсан хүмүүс та нар мэдж байгаа. Тийм учраас бид нар одоо сүм бол төрдөм бэ. Маш их өвдөлт, маш их одоо шаналл дундаас сүм ингэж нялх хүүхэд шиг төрж гардыг байна гэдгийг бид нар мэддэг болсон. Тэгэхээр хотын сүм өнөөдрийг хүртэл 14 жилийн турш хамтдаа алхахдаа бидний дунд энэ сүм дотор сүм гэдэг чинь хүмүүс шүү дээ. Бид нар өөрсдөө бүгдээрээ бид нар үргэлж түүгээр л баригдах юмсан гэсэн цорын ганц хүсэлтэйгээр алхаж ирсэн. Тэгэхээр цөмөрөө яг юу сүмийг сүм биш болгоод байгаа юм бэ гэдгээс нь л ярих хэрэгтэй байна. Сүм гэж яг ийм юм аа. Яг л энэ чинь өөрөө тодорхойлоход айгуу зэ яг бид нар хүмүүсийн тухай ярьж байгаа болохоос түнс байшин барилга байгууламжийн тухай яриаггүй. За сүм бол ийм юм аа. Сүм бол пастортай байх хэвээр. Пастор нь туслах пастортай байх хэвээр. Туслах пастор нь дахиад туслагтай байх хэвээр. Ингэх биш. Харин юутай байж болохгүй юм. Яаж болохгүй юм гэдгээс ярих юм бол яаж болох юм бэ гэдг нь гарч ирэх байх. Бид нар бол сайн эцгүүдийн гараар хүмүүжсэн. Бид нар сайн эцгүүдийн гараар өссөн. Биднийг туйлын итгэмжит бас амьдралаа одоо ярьж байгаагаараа амьдрдаг хүмүүс удирддаг гэхүүдээ одоо авч явдаг. Тэгээд бид нар сайн хүмүүсийн гарт өссөн биднийг тийм найдвартай гарт өгсөн учраас бид нар бурхныг дагаж сурсан байна. Тэгэхээр Есүс Христ хотын сүмийг барьж байна. Хотын сүмийг байгуулж байна. Босгон байгуулалтаа тэр хийж байна. Яг юу гэсэн үг юм бэ? Ганцхан бүтэн сайдар бид нар цуглархаар бурхан за ашгүй дээ өнөөдөр л би чинь чухам ажиллаа хийж авъя гэж суугаад босод өдрүүдэд нь тэр амраад идэх юм уу?
тэр яаж ажилд, яаж барьж байгуулдаг, сүмийг яаж Христийн тэр одоо бий болгож Христийн мэдлэгийн дүүрэн байдал руу ингэж бүхлээр нь бүгдээр ингэж татдагин. Яаж би миний оролцоо юу юм? Таны одоо энд сууж байгаа хүн нэг бүрийн оролцоо юу юм? Сүм дотор хэрэггүй хүн нэгч байдаггүй. Хамгийн сонирхолтой нь бидний цугларалтын дотор өчүүхэн хүн ерөөс байдаггүй. Харин сүм чуулган өнөөдөр хамгийн аймаар зүйл бол бүр юм юу үүсгэсэн одоо юу гэх юм бэ, ийм одоо ийм давхраг үүсгэсэн яг нийгэм шиг. Айгүй хэрэгтэй нэг хідэн хүн тэр дээр нь тэгэл байж идэг. Бүр айгүй тийм тий. Бүр мөргөж зүгцээр байгаа сүултээ бүр Есүст мөргөхөө болоо тэгээд нэг хідэн хүнд мөргөдөг болсон. Тэд нар тэгээд олддогчгүй, баригддагчгүй, харагддагчгүй тэдэнтэй очиж мэдлээд гар барина гэдэг бол одоо ерөөсө тэнгэрийн умдаг атгсан юм шиг болцсон байсан. Сүм бол тийм байгаа шүү дээ. Ер нь сүм чуулганууд. Ялангуяа бид нар хэрвээ Солонгост одоо сүм чуулганд очиж исэн бол үүнийг бүр маш хүчтэй мэдэрнэ. Гэтэл сүм бол тийм биш. Одоо тэгвэл сүмээр Паулын цагтлыг харъя. 1-р Коринт 2-р Коринт энэ нэг сүмд бичсэн 2 захидал байгаа. Маш хүнд захидал. Маш хүнд захидал. Та нар бүр энийг уншиж байхдаа биш үү? Арайч дээ. Сүм ийм байж болт юм уу гэж та нар бүр бодно. Ямар заваа юм бэ гэж бодно. Гэхдээ Паул тэр Коринтыг харж байгаа нүд, Коринтчуудад хэлж байгаа үгийг сонсох юм бол та бүр гайхна. Хүү ямар сони ийм хүмүүсийг Паул ингэж нэрлэж штэ. Удирдах байгаа хүнд нь маш их ухаарлыг өгнө, удирдуулаад явж байгаад нь маш их ухаарлыг өгнө. Тийм учраас бид нар Коринт номноос бас харна. 2-р Коринт. Паул сүмийг юу гэж харж ирсэн? Энэ захидал байна штэ. Бүхэлдээ сүмийн бүхий л бэрхшээл, зовлон, амин сүнсэн сүмийн одоо бүх бүтэц зохион байгуулалтыг хүнддэг. 1-р Коринт, 2-р Коринт. Мэдээж Галат малаад гэж заашгаа зөндөө байгаа. Паулын одоо сүмүүдэд бичсэн захидлууд. 2-р Коринтын 11-р бүлэг. Энийг бид нар ингээд зүгээр бүр ингээд гярхаа шинжээд суух юм бол бид нар бүр эндээс юус гарахгүй. Тэгэхээр бид нар гарах ёстой, явах ёстой, наадам хүлээж байгаа учраас бид нар гэртээ харих ёстой. 2-р Коринт 11:2. За. Нэгээс эхлэв уншия. Баг зэргийн мунхаглал дотор минь намайг төвчхий хүсье. Намайг хүлцэн төвчээрэй. Йоо энэ Паулын цагтлал нэр үнэхээр бас аймар шүү. Би бүр таныг үнэхээр дахиад уншаарай л гэж хүсээд байгаа байхгүй юу? Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачаар ганц нөхөртөө сүй тавиулсан. Гэвч могоо залаараа Еваг мэхсэн шигэ Христ рүү хандсан цэвэр энгийн байдлаас та нарын бодол санаануудыг төөрүүлчихвэ гэхээс би үнэхээр айж байна. Паул сүмийг ингэж харж байгаа байхгүй. Одоо зөвмөр тэгвэл юуг харъя? Илчилт номыг харъя. Би яг одоо амин сүнснээс нь эхлээд ямаар байна. Илчилт номын 19-ийн 5-аас эхлээд харъя. 19-р бүлэг бол үүний дараа хурсан олон түмний дуу мэт чимээ тэнгэрт гарахыг би сонсов. За ингээд нөгөө биш Илч Иохны одоо сүнслэг үзэгдлүүд үргэлжилж байгаа. 5-аас эхлэе. Синтинээс дуу гарч түүний бүх боолуудаа түүнээс эмээгч их баг хүмүүс та нар бидний бурханд магтаалыг өрг гэв. Хурсан олон түмний дуу хоолой шиг их усны шууган шиг хүчит аянгийн нүргэн шиг дуу гарахыг би сонслоо. Халелуя! Төгс хүчит эзэн бидний бурхан хаанчилдаг баярлан хөөрч баясан зингэж түүнд алдрыг нь өргөцгөөё. Учир нь хурганы хорин болж түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв. Яг түрүүний Паулын бичсэн одоо зүйл одоо энд бодтойгоор Иохан нүдэрэ харж штэ энийг.
Йохан бол Паул биш шүү дээ. Тэрээр гялалцсан цэвэрхэн нарийн майланган хувцас өмссөн байлаа. Учир нь тэрхүү нарийн майланг бол ариун хүмүүсийн зөвхт үйлс юм а. Ариун хүмүүсийн зөвхт үйлсээр өөрийгөө бүрэн хувцалсан сүм буюу үе олон ариун хүмүүсийн цугларалт Христтэй гэрлэхээр сүт бүсгүй болж гарч ирсэн. За тэгэнгүүт та нар битгий л толгойд тархинда балаан юм бодоод Христийн эхнэр болж байгаа юм байна мэ. Битгий тэгээрээ. Энд чинь сүнслэг юм шүү. Христийн сүт бүсгүй гэж Паул маш зоригтой илчлэлт авсан. Үүний дараа Патмос арал дээр байхдаа Йохан үзэгдэл дотор улаан цайн сүмд өөрөө ариун хүмүүсийн үйлсээрээ хувцлаад Христтэй хоригдлоход бэлэн болж найрын ширээ засагдсан байгааг тэр харсан ба. Паул юу гэж бичсэн бэ гэхээр бас нэг загтал дээрээ эхнэр нөхрийн харилцааг бичиж байхдаа нөхрөө чи эхнэрээ сүм биш Есүс сүмийн төлөө яаж амиа өгсөн шиг тэгж хайрлаа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр сүм гэдэг бол зүгээр л нэг хідэн багийнууд цуглцсан тэгэл дураараа дуургаа дуншмгөөрөж иргээл тэгэл хүснээ оруулж ирэл хүсгүй байгаагаа хөөж явуулаад дуртай юма зохион байгуулад ингээд төвчгөнжээдэг одоо зайрангуудын цугларал биш юм. Энд хэлээд нь штэ. Бид нар Христийг ирэхэд угтаж авдаг. Яагаад сүт бүсгүй гэдэг энэ одоо нэрийг хэлээд байгаа юм. Энд чинь төгс нэгдлийг хэлээд байгаа байхгүй юу? Түүнээс Есүс нөхөр болоод бид нар эхнэр нь болоод дундаас нь хүмүүс бол тэгээд солиороо яваад байгаа. Би бүр мэдчихээн. Тэгэхгүй тэр бол зүгээр хүн өөрөө газрынхаа хэмжүүрээр Тэнгэрийн юмсыг ойлгох гэж оролдоод байна. Тийм биш. Эхнэр нөхөр хоёр шиг нэг болдог нэгдэл энэ ертөнцид өөр хаач байхгүй. Зөвхөн нэг эрэгтэй хүн нэг эмэгтэйг сонгож аваад гэрлэхдээ тэр нь эцэг эхээсээ салаад эхнэртэйгээ нийлээ тэр хоёр нэг бие болдог. Бурхан одоо тэр хоёрыг хоёр тусна гэж харддаг. Нэг бие гэж хардаг. Ойлгож байна уу? Түүнчлэн Христийг эрхийг хүлээж байгаа бид нар зүгээр л ингээд те за эрт нь ямар ч гэсэн аюух ажилтай л байх юм шүү зүгээр завгүй л байх юм шүү ажлын хинээтэй би хүмүүсийн цугларалт биш бид нар тэр Христтэй хараа бид одоо миний дотор Христ амьдарч байгаа энэ бол одоо үнэн та ч гэсэн тэгж итгэж байгаа өөрөөр хэлбэл тэр миний дотор би түүний дотор байна тийм ээ энэ нэгдэл аваад харин тэр ирэхэд одоо бид нар яах вэ гэхээр бүжинхэн утгаараа одоо бодтойгоор гэсэн одоо нөгөө одоо жинхэнэ бодтойгоор бид нар Христтэй нэг болно. Тийм учраас сүм бол Христийн цорын ганц сүт бүсгүй нэ гэж байгаа. Ямар аймаар тодорхойлолт вэ? Яг нь ярьдаг л да хаяа ярьдаг сүмдэр хаяа нэг дандаа бол ярьдаггүй. Зүгээр л үгүй сүт Христийг хүлээж байгаа сүт бүсгүй байтгаа Христийн дахин ирэх талаар ч ярих нь ховор шүү дээ ер нь бол гэтэл цаг ямар ойрхон болцсон байна. Цаг ямар давчуу байна. Цаг ямар бачуу байна. Гэтэл тийм учраас би таныг одоо хэдүүлээ Христийн оюун бодлын дагуу энэ сүмийг харж энэ цугларалтаа өөрсдөө би энийгээ заа юу харж одоо сэтгэж бодож амьдрах цаг ирсэн л гэж би хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхгүй бидний сүмийг зүгээр ертөнцийн сая жива сүмүүдийн нэг юмаа гэж харах юм бол бид нар үнэхээр цаашаа явах. Бид нар түүнтэй хизээш нэг болохгүй. Өөрийгөө хуурах хэрэггүй шүү дээ. Бид нар зүгээр л үнэн шударгаараа байх ёстой шүү. Бид нар нэг одоо Есүс Христ өөрөө Иохан 14 дээр залбирсан. Үгүй 17 дээр Иохан 17 дээр дагалдагч нарын хажуу зүгээр шууд эцэгтэйгээ ярьсан шүү дээ. Аава би таны дотор та миний дотор байдаг. Бид гурав биенийхээ дотор байдаг шиг. Тэгэхээр эн чинь бүр ингээд салгая гэхээр ингээд салгах ямар ч юу байхгүй. Энэ юм байна. За тэр юм байна гэх ямар ч боломжгүй. Тийм одоо нэг уусцсан нэгдэл яг энэ хүмүүст хийгээд энэ хүмүүсээр дамжиж би над руу ирэх тэр хүмүүстээр биелээ олох болтугай л гэж хэлсэн. Тийм учраас сүм гэдэг бол түүнийг ирэх хүртэл
зөвхт байдлын үйлсээр өөрсдийгөө хувцалсан ариун хүмүүсийн цугларалт Бурхны хөвгүүд охтуудын хамтын цуглаан байгаа даа. Ийм өндөр тодорхойлолттой бид нар бол ер нь бол. Тэгээд Паул Коринтчуудад юу гэж хэлсэн бэ гэхээр Коринтчуудыг зэмлэж байгаа зэмлэлийг та нар сонсох юм бол үнэхээр аймаар. Галаатчуудыг Паул бүрстэ ёо та нар үнэн дүп юм аа. Ямар дүнхгүй юм бэ? Та нар ямар тэнэг юм бэ? Тэгж ярьчаад Паул дандаа тэднэрт хэн болохыг нь үргэлж сануулж ирсэн. Сая би 2 дугаар Коринтын 11:2-оос хэлсэн ш. Би та нарыг бүр хардаж байна. Үгүй тийм биз дээ. Одоо зарим хүмүүс ярьдаг л да манай ихнэр намайг ерөөсө харддаггүй. Манай нөхөр намайг ерөөсө харддаггүй ш. Үгүй ер нь бол хардахгүй байл жоохон сонин шүү. Үгүй миний юмд хөрвөл би хардна гоо. Үгүй миний хүнд хөрвөл би халдна. Миний юм биш тийм миний хүн баггүй юу. Түүнчлэн бачаргалын хүнд хэн нэгэн хүн хүрвэл бас хардна дээр харамлна гэсэн үг. Бид харддаг өвчний тухай яриаг байна. Зүгээр л харамлан хардаж байна. Би та Паул хэлж би бурханлаг хардалтаар бүр хардаж байна. Би та нарыг бүх зүрх сэтгэлээ тэрл нэгэнд зориулсан яг ариун онгон бүсгүй шиг байлгах гэж би хөдөлмөрлж байхад та нар өөр нэгнийг хараад дэлжгнаад явах үедээ айлгуудах үедээ Иохан загталтаа хэлсэн ш дэлхийдээ битээ айлгуудаад бай. Дэлхийдээ битээ марзганаад бай. Дэлхийдээ битээ сүүлэр одоо орчин үеийн хэлээр бол бүгдээр л нэг хэл штэ. Самбагнаад бай битээ. Шүлсээ гоожуулаад дэлхийн юм руу хушуурж гүгээл бид нар бурхнаас эмээхийн сацуу бурхан хартай гэдгийг одоо мэдмээр л байгаа юм. Үнэхээр одоо хараа бурхан улаанцсан ингээ үгээ хэлээд ярьж байхад хүн яваад өгөхөр үнэхээр бүр айгуу сонирн болдог. Яста жинхэнэ харамлдаг төхөө. Одоо юу руу явж байгаа чи чинь гээд. Тэнч нэг тийм хувь хүний зовлон биш тэр ямар миний нөхөр биш одоо тий миний хүүхэд биш одоо дуртай зүргөө явах хэрэгтэй штэ хүн. Гэтэл юунаас яваад өгчөө чи чинь одоо хүн сүнсээр өсдөг. Хүн сүнс дотор төлөвшдөг, хүн үгэн дотор амьдардаг, үг өөрийг нь босгон байгуулдаг газар гэж байх ёстой байхгүй юу? Бүх сүм чуулган тийм байгаа шүү манайхан гэж би удлаа ярмааргүй юм. Харин бид нар юу хийж байгаагаа мэддэг. Цаашдаа ч үргэлжлүүлээд хийх болно. Тэгэхээр биднэрт бурханлаг хардалт байх л ёстой шүү дээ ер нь бол. Өөр юм руу явчихгүй, өөр юм руу эргэчихгүй. Паул яг л тэгж сэтгэл чинь өөр юмд артчих үедээ. Итгэл үнэмшлийг чи хэн нэгэн хуурчих үедээ, мэхэлчих үедээ гэхээс би бүр үгүй нэрээ. Паул нэрээ бүр ашиглаж болох бүх үгийг ашиглаж байгаа ш. Би бүр хардж гин тхүү та нарыг, би бүр харамлж гин. Энд чи хараа. Коринт сүм дотор болсон асуудлуудыг ярих юм бол бүр хачин гачиргалтай. Энэ сүм өөрөө маш сүнслэг гэдгийг би өөр танд онцгойлон хэлье. Сүнсний бэлэг авьяас энэ сүм дотор зүгээр бялхаж исэн. Харилээр ярьжсэн, харилээр ярьжангууд нэг нь орчуулж исэн. Тэгэл мэдхгүй ерөөс амар сүнсний бэлэг авьяастай тийм сүм байсан. Сүнсний бэлэг авьяастай бас маш хүчрхэг хүмүүстэй тийм сүм байсан. Паул ямар сандал тэдэрт хэлж байхад за. Энэ 2 дугаар Коринт дээр байгаа ах шүү харъя. 2 дугаар Коринтын хамгийн сүүлд байсан шиг санаж байна. Тий. Ингэж 2 дугаар Коринтын 13:9-оос бид мөхс та нар хүчтэй байхад л бид баярладаг. Өөр орчуулга дээр та нар хүчтэй л харагдаж байвал, хүчтэй л болж байвал би мөхс гэж харагдсандаа ч надад готраад ах юм алгаа. Та нар төгс төгөлдөр болоосоо гэж бид бас залбирдаг. Өөрөөр хэлэх юм бол
Та нар хүчтэй гэдгийг би мэддэг. Та нар хүчтэй байвал намайг хүмүүс сул дорой гэж хэлэх нь хамаагүй. Гэхдээ бид нар юу гэж та нарын төлөө залбирдаг вэ гэхээр одоо төлөвшөөсэй гэж залбирдаг. Тэгэхээр хүчрхэг одоо хотын сүмийн хүчрхэг итгэж байна гэдэг нэг төвшин. Хотын сүмийн хүчрхэг итгэж төлөвшсөн итгэж болно гэдэг бол огт өөр төвшин. Тийм учраас бид нар хүчтэй байх гэж улаархасаа илүүгээр төлөвшсөн байх гэж үнэхээр хүсэж мөрөөдөх ёстой. Хүчтэй үнийг хазаарлж одоо тий яг морийг хазаарладаг шиг одоо тийм морчин одоо хэрвээ ямар ч хазаар мазаар имэйлгүй бол тэгэл одоо бүү мэд яадгийн одоо дураараа л байж шүү дээ. Тэр чинь сургаж जैन одоо имэйл бүх юм тоног бүх юм тавьж जैन хин нэгэн сууж जैन хин нэгэн жолоод जैन хин нэгэн татж जैन зулгааж जैन дуртай зүргөө явуулж штэ. Тэгвэл морь бол хүчтэй штэ тийм үстэй нэг хүн морийг ундаг гэхдээ тэр морь чинь тэр хүнээсээ хүчтэй тийм үү? Би морьнхасаа жоохон надад айгүй амар санагдаад ил морийг өвтгöd байгаа юм шиг санагдаад. Гэ доор нь ингээд нөгөө ясмас одоо юм хомд яана би бараг яна морь уучлаарай би хүнд байгаа хаа те гэж хэлмээр санагдаад. Би дургу яшиг шиг зүгээр ингээд ямар ч ачаагүй зүгээр зоргоороо явжаа гэж боддог л та. Гэхдээ морь бол надаас бак эрэхтэй хүн суусан ч тэрнээс хүчтэй. Тийм учраас машинуудыг тэдэн морины хүчтэй, эдэн морины хүчтэй гэдэг шүү дээ, тий. Гэхдээ тэр хүчтэй морийг нэг хүн жол нэг бүр жоохон хүүхэд жолоодод яваад идэг үстэй одоо. Өдөртаад, залаад, уралдаад, төрүүлээд. Тэгвэл хүчтэй байдаг хүнийг төлөвшөлтөл тэгж аргамжиж чадна. Төлөвшсөн байдал нь. Тэгэхээр Есүс би сүмээ өөрөө барина гэж хэлэхдээ би хүн нэг бүрийн дотор орж амьдраад хүн нэг бүрт өөрийгөө илчлээд хүн нэг бүрийг хүчрхэгжүүлээд дээрэс нь хүн нэг бүрийг төлөвшүүлнэ. Амьдралынх нь бүхий л үйл явцаар, амьдралынх нь бүхий л нөхцөл байдлуудаар, амьдралынх нь бүхий л үйл явдлуудаар, амьдралд нь тохиолдож байгаа өгсөлт уруудтуудаар дамжуулаад би төлөвшүүлнэ. Тэгж бидний хүчрхэг түүнээс үүдсэн омог бардан байдал маань хазааранд ордог. Төлөвшсөн хүн болдог. Бид нар өнгөрч сайрахаа болдог. Тэгэхээр Паул Коринтчуудаа та нар бол хүчтэй. Яг та нар бидний эзэн хүртэл загалмай дээр төлөвшсөн эзэн байжсэн байхгүй тэнд. Тэр хүч чадлаа гайхуулаагүй шүү дээ. Амар дүүжлэгдэг юм шиг дүүжлэгдэж мүүжлэгдэг байхгүй. Тэр яг л жинхэнэ утгаараа хатаасан дөлгөөтэй л байсан. Тэр одоо тэ Израилийн ард түмний төлөө залбирах утга амаасаа амьсгал авахд хүртэл түн төвхтэй байсан. Хүний цороо ингээд татагддаг юм л тэ тэг хүн амьсгалж чаддаг юм байна. Гэсэн ч гэсэн тэр юу хийгээд байгаагаа мэдгүй энэ хүмүүсийг та үнэхээр уучлаарай. Тэгээ Есүс өөрөө хэлсэн байхгүй тэрийг өмнө нь хэрэг та нар уучлах юм бол тэр хүнийг эцэг бас тэр хүнийг уучлах юм аа. Есүс өөрөө тэрийг загалмай дээр хийсэн. Тэгэхээр Коринт сүмийг хэдүүлээ. Коринт сүмийн талаар жаал ярилцъя. Паулд хитэн газараас Коринтчуудын дотроос мэдээ ирсэн маа. Мэдээ ирээд сүм дотор болж байгаа үйл явдлуудыг түнд хэлсэн. Бид нар тэр нарийн ширийн одоо зүйлүүд рүү нормооргүй байна. Гэхдээ ямар ч тач хэлсэн бид нар сүмийн тухай ярьж байгаа учраас зарим нэг зүйлийг миний цаг ерөөсөө бараг дуусч. Дараагийн бүтэн сэдвэр байгаа те байгаа штэ. Наадам арай болоог. Би ч наадам болох гэж байгаа гэж бүр бараг л те. Коринт бол маш сүнслэг сүм байсан. Энэ бол биднэрт тодорхой болох ёстой. Бид нэр Коринт сүмийг зүгээр нэг хитэн гарууд байсан гэж битгий бод маш хүчрхэг. Тэд нэр ариун сүнсээр дүүргэгдсэн, ариун сүнсний бэлэг авьяасуудыг өөрсдөө авсан. Паулаар сургагдчихсан. Паул хэлсэн шүү дээ. Би зөвхөн та нарын багш биш, би эцэгчин шүү. Та нар өчнөө үнээр сургагдаж олно. Харин бол нэг л байгаа шүү. Би та нарын бүхий л зүйлтэй чинь гутгалддаг шүү.
Тийм л учраас би та нарт энэ захидлыг бичиж байна. Та нарын талаар сонсогдож байгаа зүйлсүүд бол үнэхээр зөв биш. Үнэхээр эрүүл биш, үнэхээр согтуу. Тийм учраас би та нарт энийг бичиж байна. Хэрэг та нар 2 дугаар Коринтыг унших юм бол Паулын ямар их өвдөж байгааг дахиад мэдэрнэ. Тэгээд тийм сүнслэг байсан боловч энэ сүм дотор хачинчигтэй зүйлсүүд болж ирсэн. Энэ юу байсан бэ? Хамгийн эхлээд хуваагдц гарч ирсэн. Бүгд хоорондоо хуваагдц. Хүчтэй хүмүүсийн нэг сул тал энэ байдаг. Тэд нар өөрсдийнхөө зөв гэдэгт ерөөсөө эргэлздэг бөгөөд зөв бүгдийг хин нэгэнд тулгана. Тэгээд сүм дотор фракц үүсгэнэ. Фракц сүм дотор за улс төрийн нам мамууд фракцтай байдаг л ах. Сүм дотор бол фракц байж болно. Тэгээ эрүүл байх хэрэгтэй. Паул Коринчуудад хандаад хэлдэг штэ. За энийг яг асуудалтай холбож ярив. Паул хэлс та нар хуваагдсан байна. Нэг хэсэг нь өөрсдөө би л Паулыг дагна гэдэг. Тэр Паулын фэнүүд гарч ирсэн. Нэг хэсэг нь болохоор надад бол Аполл аюул дайжгүй санагддаг шүү дээ. Одоо би яг 21-р зууны хүмүүсийн хэлээр ярьж байна. Надад бол Аполл аюул дайжгүй Паул ч нэг тийм сонин шүү дээ. Нэг тийм хачин ярэ ч гэсэн нэгсэн. Надад таал нэг байж байгаа одоо дэдл мэдл нэг тийм. Гэхдээ би Аполлыг дагна. За тэгэнгүүт бас нэг 3 дахь бүлэг байгаа штэ. Аполл нь ч юусоо таалагддаг. Паул нь ч гэсэн айгүй зөв. Тэгэхээр нөгөө хүн чи одоо яалтай билээ те ямар өөрийгөө дагна гэлтэй ш. За би Христийг дагна. Тэгээ энэ бол бүр үнэхээр ноцтой асуудал бас. Өнөөдрийн орчин үеийн сүм дотор энэ бол бүр төгсөрсөн хэлбэр рүүгээ орсон байна. Бүр дээд түвшинлүүгээ гарсан байна. Хуваагдал. Бид нар одоо хэсэг бүлгээрээ уулздаг. Одоо зарим манай залуу бүсгүүчүүд манай газар уулздаг. Яармаг нисгийнхэн тэр хавьдаа уулздаг. За 3 4 дэх хороол буюу одоо тэр хэсгийнхэн хуучнаар октябрийн оройн тэмдэг. Хүмүүс тэнд нэг уулзлаа. Өчигдөр бид нар 13 наран туул одоо тэр хавийг хамарсан одоо хэсэг бүлгээрээ уулзлаа. Бид нар яах гэж уулздаг юм? Бид нар зүгээр нэгнийдээ очиж нэг айлын хам галтгоог сүрүүлэх гэж очдөг юм уу? Бидний уулзалт чинь вэ штэ. Паулын Коринчуудад бичснээр бол уулзалт болгон маань бидний хүн нэг бүрийн дотор байгаа хамгийн сайныг шавхан гаргахад зориулагдах хэрэгтэй гэж байна. Түүнээс хамгийн муухайг нь гаргаж ирэхийн тулд биш. Хаана энэ ойлголт сүм чуулганууд дотор бүгдээрээ эсийн бүлгээсээ травматай, шарахтай. Тэм учраас тэд нар огт шархалж болохгүй сүмийг хайгаад яваа л. Хаана очивол намайг гимтэхгүй байж чадах. Хаана очивол намайг хүн шиг хүндлэх юм. Хаана очивол миний хувийн асуудлаар хов ярихгүй байх бол. Хаана очивол намайг бурхан гэж бурхан бол ийм юм а гэж хэлж өгөх бол. Хаана очивол хов ярьдгүй байх бол. Би танд хэлье. Хов өнөөдөр сүм дотор төгсөрсөн. Энэ биш. Хов гэдэг чинь ховын дүр төрхөө нууцсан. Нэрш. Би сүмүүдээр явж ховын судалгаа хийгээгүй л гэхдээ би мэдчихэв. Та танихгүй, ялган таних сүнс чинь ажилдгүй юм бол. Маш гэгээлэг, зөв юм шиг, амар бурханлаг дүр төрхтэй. Тэгсэн мөртлөө хов ярьж байдаг. Ийм хүчирхэг сүм дотор яагаад хов гардыг юм бол? Яагаад хуваагдал гардаг юм бол? Яагаад ийм аимшигын 3 хэсэг рүү багт энийг сонсоод үхтлээ хөдөлмөрлж исэн Паулын хувьд бол бүр үнэхээр зүрх нь эмтэрсэн байж таараа шүү дээ. Тийм учраас ахын дүүсээ би түрүүн залбирж байхдаа үнэхээр бурхан минь та хотын сүм дотор ялган таних чадварыг үнэхээр өгөөч. Бидний нэг тийм гинэнтэй инээсэн болгон л өгөөж ачаад. Тэгэл өөрлөө жоохон ууралж зугатаагаал. Ийм гинэн байгаа энэ чинь төлөвшөлт чалга энд ямар ч хүч алга. Юм харж том хүн шиг танихгүй шүү дээ. За энэ хүн ийм үгүй бидний дотор итгэж хүн орж ирсэн ч тандөө ер нь алал.
Тэгэхээр хуваагдал бол аимшиг юм болж ирсэн. Тэр сүм дотор хуваагдал гарч ирсэн. Тэгээ Паул энэ бол зөв биш ээ. Яа тэгвэл Христ та нар нэг л эзэнд итгэсэн. Тэгээ хоорондоо маргалцсан. Би өстө Паул намайг усан баптизм хүртээсэн. Тэр хоорондоо атаархдаг байх нь л дээ тий. Ямар юм бэ юу? Би өстө Паулаар усан баптизм хүртээх хэвчээс. Одоо яах вэ? Гэтэ хой Паул, Апол зүгээр л Аполоор бас ингээд Аполоор тэгэл худлаа ярьж эхлэв шүү дээ. Айгу зүгээр төсөөлөө хэдүүлээ. Апол ч бүр амар цаа юу. Намайг ингээд усан баптизм хүртээлгээл ингээд бусгаад гараараа татаал гараад шууд Христийн гарыг мэдэрч байгаа юм чи. Амар хүчрэхэг угаадаг. Тэгж өчөөгөлтэй ер нь. Гэтэ би бол ер нь нэг тиймэрхүү юм ярьжсэн байж тун магадгүй сэжиглээд байгаа байхгүй юу? Хүнийг шүтэн бишрэх. Бид нар шиг коммунист үзэлт дор 70 жил нухлагдсан хүмүүс бол хүнийг шүтэн бишрэх гэдэг ямар амар балиар, ямар амар урхагтай гэдэг бид нар мэднэ. Одоо хүртэл үндэстнүүдийг эдсээр байгаа. Тэгээ шүтэн биширдэг. Тэгвэл ста манай эзэн Есүс Христ бол гэл тэгэл хоорондоо хуваагдал үс. Тэгээ энэ бол үнэхээр зөв биш юм манайхан гэж Паул загталтай байсан. Тийм байж болохгүй та нар. Би бүр мэдээд Коринт сүм дээр очихдоо би бүр ста 5-3-нд батгүй хитгэн хүнд усан баптизм хүртээ. Яа гэвэл бурхан намайг яваад усан баптизм хүртээгээд вэ гэж илгээгээгүй маа. Харин Христийг тунхаглаа гэж явуулсан. Би тэр л ажиллаа хийсэн. Харин та нар үнэхээр буруу зүйлийг яриад та нар буруу хагарлыг үүсгэсэн байна. Тэм учраас сүм дотор эрүүл фракцууд байх ёстой. Бидний цугларалт бол тэр хамаг сайнаа бид нар тэнд гаргах ёстой. Бид нар одоо ер нь бие биендээ хаалга үүдээ нээх ёстой шүү. Зүрх маань амар нээлттэй даач гэрмэнд байхгүй гэрийнхээ хаалгыг хаац ерөөс онгоолж өгдгөө бүр айгүй зовлонтой. Тэр бид нар зүрхээ нээж байгаа шигээ бид нар гэр орноо ч гэсэн нээж өгс. Та нарын удирдагч нар бол үнэхээр нээдэг аахгүй юу? Би ботгоо мөн хоёрыг харалдаа та нар. Та нар дуртай үедээ гэрт нь очдог шүү дээ. Албатай ваа гэж идэж уугаал гэж гар. Гэтэл мөн хот хоёр дурын цагтаа танаад очиж тэгдэг үгүй шүү дээ. Хүлээгээл байж байгаа. Хин намайг өрөх бол гээл хүлээдгүү л дээ. Ер нь бол. Тэгээ нээлттэй бай манайхаа. Өө таалгаа нээ. Ахан дүүстэй. Зүгээр хамтдаа нөхөрлөе. Хамаг сайнаа тэнд гаргая. Нүрээ нуусан ховын шинжтэй зүйл угаасаа энэ сүмд үндэс байхгүй, нутаглах ёсгүй, хөрсч байхгүй. Бид нар нэг л зүйлийг хүсэж, нэг л зүйлийн төлөө залбирч, нэг л зүйлийн төлөө эрмэлзэлтэйгээр бие биентэйгээ цугладаг. Тийм учраас бидний уулзалтууд гайхалтай болдог нь гайхаад ах юм байхгүй. Үнэхээр нээлттэй. Хинч заяа нэг ч хүн. Ёос навшийн уулзалт байлаа бүр асар их урам хугарлаа гэж бичээгүй, хэлээгүй. Бүгд л үнэхээр гайхалтай байлаа. Ямар гоё юм бэ? Одоо харин бид нар яах ёстой вэ гэхээр хий дими хардалт болгоомжлоо орхио зүр нээх ёстой байхгүй. Манай дээрээ. Хүрээ дээрээ. Одоо бид нар 100 болж байгаа гээд ерөнхийдөө хөдөө гадаа явж амардаг юм чинь монголчууд маань хүүтэн цаг агаараас нэлээд хаширсан сайхан амрах учраас мэдээж энэ 100 бол бүлгийн уулзалтууд сайн явагдахгүй байх. Гэтэ заавал ингээл нэг сувдаа бачаргал гэдэг хоёр хүн хурж чи тэнд уулз. Харин чи надтай уулз. Ингэж хэлүүлэх нь төлөвшөөгөө хүмүүсээ ажил юм. Дуртай цагта би та нарыг бие бинийгээ таньдаг байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Бие биенийдээ очиж. Бас өчтөрж юу гэдгсэн. Хүүе ингэчих чи ийм ойрхон юм уу? Мэдээг байгаа байхгүй. Бүр хөршөөж ахын байсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бие бинийгээ мэддэг, яаж амьдэрдгийг те. Бүр үнэхээр одоо тэнд бид нар юугаараач гайхуулах хэрэггүй. Бие бинийгээ таньж мэддэг байх ёстой. Тийм учраас бид нар энэ уулзалтуудыг хийж гэн дээрээс нь зөвхөн бие бинийгээ таних нь чухал биш. Бид нар хамгийн гол нь бурхныг таньж мэдэх мэдлэг дотор хин хэрхэн яаж өсөж хөгжиж байна вэ? Дэвшилтэд юм юу байна вэ? Тэгээ бид нар бие биенийхээ төлөө өрөөж залбирч гэр бүлүүдийг зөвхөн өрөөлөөрөө бэлхааж бүр ёстой үр удам ачахгүй ч зээтэй нь өрөөж. Энд ч надад дими хоосон үгүй. Үгүй штэ.
Монгол хүн ч угаасаа ерөөлийг хүндэтгдэг. Тэр тусмаа бурхны ерөөл гэдэг бол хизээж амнаас пот гэдэг доош ундаггүй. Үргэлж юм ургуулж идэг, үргэлж юмыг бит болгож бодиттой болгож идэг. Тийм л учраас бид нэр энэ уулзалтуудыг үнэлж цэгнэх ёстой. Бид хоёр ихлүүлсэн байж болно. Харин та нар хүчтэй аваад явах ёстой. Энд чинь нэг тийм ухаан зараал, нэг амар их мөнгө зараал, нэг их найр. Ерөөсөө тийм биш. Бид нар найрын тухай ярина. Коринтчууд яаж найрладаг гэсэн тухай ярина. Айгүй буруу найр. Та нарт хэсэг хүмүүс бүхнээ зориулдаг. Одоо та нар ч гэсэн зориулах нь одоо төлөвшөлтэй л үйл явц юм. Үүнийг ухааруулахын тулд бурхан ингээл одоо дотроос ч ятгаал дээрээс бууж ирээл хэвээр ингээл амар тэнгэрлэг үзэгдэл энэ төр үзүүлэх шаардлагагүй шин. Айгүй энгийн байхгүй. Тэм учраас бидний сүм чуулган дотор хуваагдал гарахгүй байх нь хүн нэг бүрийн хариуцлага. Энэ Бачарал Сувда хоёрын хариуцлага биш эсвэл мөнх хоёр отгоо хоёр л хариуцдаг юм ерөөсөө биш. Бид бүгдийнх ерөөсөө тийм гаргаж болохгүй. Бид нар тийм юм бүр дурсаж ч болохгүй. Бүр жижигхэн үрч унгааж болохгүй. Яагаад гэвэл бид нар нэг эзэнд итгэдэг. Түүнээс ш бид нар ингээл энэ чинь дандаа нэг хүний л юм байдаг байхгүй. Манай сутагч хөөрхөн шүү. Гэхдээ тэгсэн ч гэсэн яагаад ч эзэн Есүс Христтэй харьцуулдаг хүн гэж байхгүй ш. Бид нар тэр л эзэнт хайртай, бид нар түүнийг л хүндэлдэг, түүнийг л биширдэг. Тэгэхээр сүм хуваагдaltaгүй байх ёстой. Хоёр дахь айгүй том чухал зүйл Коринтчуудын дунд явж ирсэн юм байна. Сүм цэвэр байх ёстой. Эрүүл байх ёстой. Эрүүл. Би саяхан нэг ном уншиж ирсэн чи одоо би дуусгалаа. За. Саяхан нэг ном уншиж ирсэн чи эрүүл мэндийн тухай ном л да тэнд тэгж байгаа. Хүн яаж би өвчлөмтгий болдог вэ гэхээр хүний бие дотор одоо ингээд эс гэж байд юм. Хамгийн бага одоо молекул юм уу юу ч за. Би тэр хэлдгийг сайн мэдэхгүй шүү. Эс бүх юм эсэс эхэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр эс чинь ингээ хосоор молекулууд явж идэм юм. Хос молекулууд байж идэм байна л да. Тэгэнгүүт одоо ямар нэгэн шалтгаанаар хосоо алдчихсан юм байна. Тэгэхээр тэрийг чөлөөт радикал гэж нэрлэдэг юм байна. Хосгүй болцсон чөлөөт радикал. Энэ бол аюу аюултай гинэ. Чөлөөт радикал бол гаднаас орж ирж байгаа ямар ч хог новшин хөгийн юмнуудтай орооцолт амар дуртай. Би бүр тэр номыг уншихаар ангаасан дөхөө. Тэр чөлөөт радикалууд ингээ нөгөө ганц бий болцсон одоо хүнээр бол одоо хос байхгүй заа. Гэтэ бүр цаанаасаа хос болох ёстой. Хосоо хайж яадаг. Тэгвэл бид нар 9 бусын юм иддэг штэ. Хог новш 9 шидийн те одоо тийм юм иддэг. Үгүй хог новш гэж иддэг үл те бид нар хоол гэж иддэг. Манай зулаа сайн ойлгож байгаа. Тэгээд нөгөө чөлөөт радикал чинь 9 бусын юмнуудтай нөхцөж эхэлдэг. Нөхцөд эхлэхээр эс гинтэж эхэлдэг. Эс гинтэд эхлэхээр тэд нар ч айгүй байлаар нөхцөд ингээд бүр гинжин юм холбоосууд үүсгдэг. Тэр чөлөөт радикалууд ч одоо бол чөлөөт биш болсон. Тэгээ бүр айгүй амар муухай болчихж байгаа байхгүй хачаач юмтай нийлээд. Тэгээд хүний биеийг дотроос нь муутгадаг. Яг нэг помидор муудаж байгаа юм шиг. Тэгж муутгад юм биш. Тэгээ хүн айгүйх өвчлөмтгий болгодог. Тэгэхээр сүм дотор яг адилхан. Эрүүл байх ёстой сүм. Чөлөөт радикал байж болохгүй. Зүгээр ингээд би бол надад хин чирэггүй, надад сувдаан чирэггүй, бачаруулсан чирэггүй, надад ээгийн чирэггүй, надад одноон чирэггүй. Би зүгээр чөлөөт итгэгч. Чөлөөт итгэгч гэж байна, чөлөөт сэтгүүлч гэж байна, чөлөөт радикал гэж байна. Бүгдээрээ айгүй аюултай амар эвгүй. Биднэрт нэг ашиг сонирхол байдаг шүү дээ. Чөлөөт радикалд бол ашиг сонирхол байхгүй. Тэнд зүгээр хин нэгэнтэй нөхцөх боломжийг л хайгаа явчихдаг. Яг тийм учраас Паул тэднэрт та нар сүмийг эрүүл байлгах хариуцлага эргээд санаа гэж хэлсэн. Энд яагаад Паул гэж хэлэх болсон бэ гэхээр тэр сүм дотор болсон бас нэг гачин үйл явдал бол тэр сүмийн итгэгч нь хойд ээжтэйгээ явдаг байсан. Ямар балиар юм ярьд юм бэ гэж та бодож байгаа. Үгүй ч угаасаа энэ Библиэл дээр бичсэн байгаа. Тэгээ Паул маш их игдүүцсэн. Гэтэ Паул хэлдэг би тэрнээс илүүгээр та нарын
тэрэнд бүр ажрахчгүй бүр нормал юм шиг хандж байгаа хандлагыг чинь хараад би үнэхээр амар болж байна. Та нар бүр дасч штэ эндээ. Эн чинь болж байгаа юм уу? Та нар яагаад гашуудахгүй байгаа юм? Бидний дунд яагаад ийм юм болчих вэ? Яагаад гашуудахгүй байгаа юм? Тэнгүүтээ 2 дугаар Коринт дээр Паул бичиж байгаа. Нөгөөдөл чинь нөгөө хүнийг хөөгөөд бүр блоклоод бүгд блоклцсон штэ. Удлаа гэж та зүгээр инээгээд байх юм баг. Уншаа 2 дугаар Коринтыг. Тэгэхэд Паул хэлдэг. Одоо болно. Одоо блоко бол. Одоо наад хүнээ тайшруул, хангалттай зовлоо, хангалттай уйлаа. Би ч уйлаа, та нар ч уйлаа, тэр хүн ч уйлаа. Одоо тэр хүнийг эргүүлээ сэргээ. Гэхдээ би энийг бичгтээ тэр хүний төлөө бичээгүй. Харин сүмийн эрүүл байдлын хариуцлагын төлөө та нарт бичиж байна. Бидний сүмийн талаарх ойлголт оронгоороо эргэх ёстой. Нэрш оронгоороо эргэх ёстой. Хүн өөрөөр хардаг, өөрөөр сүмийг одоо цугларалтай ойлгодог болчих юм бол хинч чичлээ чи ирээч чи яваач чи тэгээж ингэж явах ямар шаардлага байхгүй. Дараагийн бүтэн сэдвээр үргэлжлүүлээ гэх үү? Би хэлсэн штэ сүм бол зүгээр ингээд тийм юмаа гэж дуусгачдаг яриа болгохт бишээ гэж. Тэгэхээр дараагийн бүтэн сэдвэр цөмөр үргэлжлүүлээ. Хайрт эзэн минь ээ. Есүс Христос сүмээ үргэлжлүүлэн барьсан хэвээрээ байгаач. Бидний дотор үнэхээр сүнсний эрүүл ахуйг сахих хариуцлагыг бидэнд бүр тодтогч өгөөш гэж танаас залбирanгуйж байна. Хотын сүм яаж төрж гарсан тэр л эрүүл байдлаа хадгалж амьдрахын тулд хүн нэг бүр соргог, хүн нэг бүр сэргэг байх болтугай. Ариун сүнс та бидний дотор бялхам ажиллах болтугай. Гэж би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Дараагийн бүтэн сэдвэр үргэлжлүүлээд сум